Инновац гэж юу вэ? Шинэ санаа, сэтгэлгээний шинэ төвшин, үйл ажиллагааны шинэ арга барил, бизнесийн шинэ загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлаг боловсрал, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас инновац нэвтрүүлэг, мэдлэг, инновац, баялаг. Сайн бацгаана уу? Метрол Lounge 91.7 радио болон On TV телевизтэй хамт байгаа үзэгч, сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Инновац нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай энэ удаагийн дугаарт шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш, технологийн бизнес хөгжлийн лабораторийн менежер Хишиг сайхан хоригд ирээд байна. Танд орой мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн энэ орой мэнд мөн 91.7-гийн сонсогч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. За бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдэв бол инновац entrepreneur сэтгэлгээ. Тэгэхээр хоёлаа яриагаа яг entrepreneur хүн гэж ямар хүн байдığım бэ? Тийм. Тэргээр яриагаа эхлэе. Түрүүгийн энэ нэвтрүүлгийн оролцогчд ерөнхийдөө инновац гэдгээс эхэлж байсан тийм ээ. Тэгэхээр ер нь инновацыг бол яг янз бүрийн тайлбараар хүмүүс ойлгож болно, ярьж болно, хүмүүсээс ямар нэгэн байдлаар их сурвалж уншиж болно. Тэгээ миний хувьд бол ерөнхийдөө асуудал шийдэл гэж инновац асуудал шийдэл түүнийг зах зээл нэвтрүүлж нийгэм нэвтрүүлж тодорхой нийгмийн тодорхой тэр доктортой хөгжлөж хангах ч юм уу нэг шат ахиулахын төлөө байж байгаа зүйл цогцын ойлголтыг инновац гэж. Тэгэхээр энийг өөрөө бий болгодог зүйл нь өөрөө entrepreneur гэдэг хүн. Илүү асуудлыг ойлгож илүү бусдын тэр нэг энэ нийгэмд байгаа проблемын эдийн засгт яг дэлхийн хөгжлийн цааш хөгжөд тулгамж байгаа асуудлыг олж хардаг, энийг шийдлийг нь олж хардаг, энийг илүү тэр зах зээл нэвтрүүлэх тэр хүртэл нь хөрөнгө оруулалт, баг бүрдүүлэлт тийм ээ, санхүүжилт энэ бүгдийг ерөнхийдөө цогцоор хүлээн эрсдлийг хүлээн зөвшөөрөөд тууштай тэмцэж чаддаг үнийг л ерөнхийдөө entrepreneur гэж хүн гэж харж байгаа. Тэгэхээр entrepreneur сэтгэлгээ гэдэг нь өөрөө нэг талаас тухайн хүний тэр чадрын асуудал аваад байна. Үнэхээр инновац гэдэг асуудал гэсэн шүү дээ. Үнэхээр энэ өнөөдөр болдог масс бол энэ асуудлыг илүү тийм муулдаг, доромж одоо үүсгдэг хэлбэр байна шүү дээ. Гэтэл entrepreneur гэдэг хүн илүү тэр асуудлыг нь ойлгож, шийдлийг нь олж харж, түүнийг энэ шийдлийг нь асуудал байгаа газрын шийдвэрлээд илүү өөртөө бас энэ нийгэм тус үзүүлж өөртөө ашиг хүртэл ийм зүйл байна. Ер нь энэ entrepreneur хүн хэр их байна вэ? Таны анзаарсан нь? Яг Монголд эсвэл Монголд. Ер нь анзаарчлаа л да би өөрөө шинжлэх ухааны технологийн сургуульд маш олон оюутнуудтай харьцаж байна тийм ээ. Тэр масс оюутнууд ер нь масс хүмүүс дээрээс нь Facebook одоо энэ сошиал олон нийтийн харилцааны хэрэгсэлд орж байгаа хүмүүсийн үед анзаарч хад ерөнхийдөө асуудлыг шүүмжлэхээс өөр юм гэдэг зүйлийг илүү шийдлийг санал болгодог. Эсвэл зүгээр нэг талд нь орж нэг муулдаг тийм. Инкээс яг юм шийдэл санал болгодог. Тэр шийдлийнхээ төлөө явдаг тийм хүн ер нь бол хэцүү байна. Гэтэ ер нь маш сайн олон кейсүүдийг бол мэднэ. Жишээ нь яг нэрийг сайн санах байна л да. Манай нэг хөргөлтийн одоо систем байна шүү дээ. Одоо энэ байр тийм. Яг энэ системийг Монгол нэвтрүүлээд одоо нийл баяжсан ч гэдэг хөрөнгөтэй болсон бизнесээ хөлөө болсон тийм entrepreneur гэдэг хүн бол байгаа. Анх өөрийнх нь энэ зүйл асуудал төр тулгуурлаж гисэн шүү дээ. Ээж нь нас ороход халуун зунаар нас орсон байгаа л ээж нь. Тэгээ яг нэг ажил явал гарах өдөр нь 2-3 хоногийн дараа ч гэдэм үү те. Тэр үед яг хөглөөр манай морг гэж байгаа шүү дээ. Нас орсон хүнийг хадгалдаг морг нь ерөнхийдөө ачаал ихтэй дүүрэн ямар ч юм дахиж нөө тухайн ээжийг нь ажил явдлыг гарах хүртэл гарах өдөр тийм байршлах боломжгүй байгаад. Тэгээ тэр үеэс өөрөө асуудлыг ойлгож эхлээд өөрөө бол төрийн албаагч нэг тодорхой нэг ажилтай байж дараа шүү дээ. Тэгээ хөргөлтийн системийн талаар ямар ч ойлголттой байхгүй. Тэгээ тэр асуудлаас өөрөө сэтлээ авангууд над шиг өнөөдөр Монголд ийм асуудалтай тулгардаг хүмүүс зөндөө байж дараа. Тэгээ тэрнээс хойш яг хөглөр ажлынхаа хажуугаар тэр нэг хөргөлтийн систем энэ төр судалж Монголд тодорхой нэг хөрөмж оруулж суулаад тэндээс ашиг олоод нэгийг сүрлүүлж ирсэн хоёрлыг сүрлээ сүүлдээ бүр одоо бүхэл үдэн одоо салбар нэг дистрибьютор байгуулдаг ч юм уу тийм ингэсээр гад өнөөдөр өөрөө тодорхой бизнестэй болсон хөргөлтийн системээр номер 1. Тэгээ дээрээс нь өөрөө яг хөглөр яг өөршин мөнгөгүй дээрээс нь тэр одоо улсын морг ачаал дийлэхгүй байгаа тэр үед нь
үнгүй хүртэл моргийг өнөөдөр нэгэд өчгсөн тийм хүн бол байна. Тэрийг бол миний хувьд үнэхээр антрепренер гэж хэлэх юм. Яг тухайн тэр бизнес нь нэг имийг дамлж зарах биш те. Нэг имийг 200 төгрөгөөр хятадаас авчираад Монголд авчрах биш. Авчирч одоо $300 зарах биш. Яг тэр асуудал дээр тулгуурлаж гарч ирсэн асуудлыг үнэхээр ойлгоод тэр зүйлийн төлөө тууштай тэмцэж чадсан үнээр антрепренер гэдэг. Тийм жишээнүүд байгаа. Хүн болгон антрепренер байж чадах уу? Чадна. Яг энэ дээр бол маш гоё асуулт. Нобелийн шагнал Мухаммед Юнус гэдэг хүн хэлсэн байдаг л. Хүн болгон бол антрепренер гэдэг. Дараа нь Рататуйле гэх Google-ийн кино байдаг шүү дээ. Everyone can cook гэх. Яг л тэр шиг. Уг нь чинь Грузийн гэр бүлгээл та хүн болвол угаасаа кино үзсэн бай. Тэр Грузийн гэр бүлгээл нэг түүхэн кино ингээд нэг хөгжилтэй Google-тэй кино гэр бүлийн байдлаар харуулсан байдаг шүү дээ. Тэ. Тэн дээр бол яг антрепренер гэдэг Мухаммед Юнисийн тэр яг хүн бол антрепренер гэдэг зүйлийг баталсан байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхээр хүн мэдээж анх гуталгүй байсан байж таарэ хөл нүцгэн гүдэг тийм ээ. Тэгэхэд гол нь хадтай чулуутай хэсгээр гүүхэд нэг эвгүй сэтгэл төрнөөс дэ өмнө шигээ алхаж чадахгүй доороос нь хатгадаг ч юм уу цус гаргадаг ч юм уу. Тэр үед яаж яах вэ гэхээр хүн антрепренер гэдэг хүн яаж яах вэ гэхээр илүү антрепренер бус хүн тий ергээд юу ч харах вэ гэхээр дэлхийн тэр гадаргыг үзэн ядаж баг дэлхийг нөө бүхэлд нь ингээд Украин ширээ аяж чиж гэдэг юм уу тий. Эцсийн өрөндөө тийм шир олдохгүй Украин шир олдохгүй юу. Дээрээс нь ширэн байлаа гэхэд одоо тэр бүх тэр ганц олдох тэр насаа тэр дэлхийг одоо ингээд нэг Украин ширээ бүрж байна гэдэг бол утгагүй асуудал шүү дээ. Тэ. Яг антрепренер сэтгэлийн юм яаж яах вэ гэхээр тэндээс зүгээр л өөрийнхөө хөлийн уулыг ширэлцэхэд болоо гэсэн байдлаар л харж байгаа байхгүй. Тэгээ тэндээс бол тэр Google-ийн кинонд бол яг тэгээд Peace Shoes энэ гэсэн тийм инновац ерэн тийм антрепренер сэтгэлгээний тийм Peace Shoes гэсэн тийм инновацийн бүтээгдэхүүнүүд хүртэл ингээд сонирхолтой байдлаар тайлбарж байгаа. Загсыг авч хөлдөө өгүүлждэг ч юм уу те. Тэгснээр нь газар натахаар авчиж байгаа асуудал. Тэгэхээр энэ нээлтүүд ч гэсэн инновац гэсэн үг. Тэ. Ер нь бол бүгд л асуудал дээрээс шүү дээ. Жишээ одоо манай Монголын нэг юу вэ шүү дээ тоошроо машин тий. Тоошроо машин маш их тийм бохирдож байна. Дээрээс нь угаалган гэдэг чи өөрөө 15,000 20,000 тий. Жижиг зэрэг 10,000 чи энэ чин дээр бараг 7 хоногт маш амархан бохирдож байна. Дээрээс сүү асчдаг ч юм уу яадаг чинь. Тэгэхээр энэ болгон яаж одоо хүн болгон бас тэр машина угаалгана гээл одоо цаг бүхэл бүтэн цаг ингэж үр дүнгүй зогсно гэдэг л бас түүхтэй асуудал чи мөнгө нь байсан ч гэсэн цаг хугацаа зардал их байна. Энийг яаж шийдэх вэ гэвэл тэгэхэд эндээс асуудлаас инновацийн бүтээгдэхүүн гарч ирж байгаа байхгүй. Гол асуудал нь юу гэхээр одоо ургамал дээр навчин дээр одоо ус тусахад бөмбөрдөг шүү дээ ингээд навчиндаа шин гэдгүү те бөмбөрж шүүдрийн тусал гэдэг шиг бөмбөрдөг те эндээс л санаа аваад энэ асуудлыг ингэж шийдэх юм байна гэж одоо машины наана түрхлэгч гэдэг юм уу наана бүтээгдэхүүн ч гэдэг юм уу тэгснээр нөө машинд наана бүтээгдэхүүнийг ингээд яг навчны гадарх шиг болгочих юм бол тоошроо гэдэг зүйл бохирдол гэдэг зүйл машин дээр тогтхон бага юм байна шиг тийм байдлаар шийдэж байна. Сая одоо таны анзаарснаар entrepreneur хүн байна уу гэхэд та эргэлзээтэй хариуллаа. Тийм. Ер нь бол цөөхөн юм биш үү? Тий, ер нь бол цөөхөн. Дээрээс нь ерөнхийдөө соёл нь бол одоо л бүрдэж байгаа гэж болно шүү дээ. Соёл. Одоо миний хувьд одоо юу гэдэг нь шинжлэх ухааны технологийн сургууль багшлаад маш олон оюутанд харьцаж байна гэсэн. Тэр болгоомны оюутнуудтай ингэж таны үдээс 40 50 160 оюут ингээ харж байгаа юм байна тийм ээ. Тэр 160 оюутны нүүр дүн харахад тэр 160 оюутны хүмүүжил найс нөхдийн орчин гэл янз бүрийн байдлаар харж. Тэгээ тэр оюутнууд бүхэлдээ тийм яг нэг антрепренер сэтгэл антрепренер бол гэдэг бүгдээр бол антрепренер. Гэхдээ тэр болгоны яаж юм гэхээр ингээд далдлагдсан, хайрцаглагдсан тийм л дүр байдлаар гэдэг харагдаж байгаа. Яаль ч өнөөгийн нийгэм маань өөрөө тийм байдал хүрчихжээ л гэж би бол харж байгаа. Илүү хүн бол оюутан болгон илүү найдвартай, доктортой ажлын байр хүсэж байна. Өөрсдөө эрсдэл гаргаж, өөрсдөө асуудлыг шүүмжлээд явах биш. Тэр асуудлыг нь олоо ойлгоод тэндээсээ санаагаа бизнесийн санаагаа тодорхойлоод тэрнээсээ мөнгө олох арга хэлбэрээ тодорхойлоод ингээд зах зээл нэвтрүүл хүртэл тэр нэг эрсдлийг хүлээж чадахгүй тий. Түүний төлөө тууштай тэмцэж чадахгүй хажуунаас нь зөвлөгч хүн алга. Дээрээс нь нөгөөтэйгөр илүү том асуудал нь гэхдээ санхүүжилтийн асуудал энэ төр гэдэг. Хэрвээ бизнест тодорхой санхүүжилт хэрэгтэй шүү дээ.
тэрийг санхүүжлэхэд одоо банкнаас зээл явуулахаар юу нэх шүү дээ. Үйл хөдлөх хөрөнгө тийм. Банкус авах үйл хөдлөх хөрөнгө. Гэтэл яг нэг энэ entrepreneur гэдэг хүмүүс төрж идэг, хөгжиж идэг, гарч идэг газар нь яаж юм бол илүү санхүүгийн олон талын их усрал бол байдаг. Жишээ нь заавал чамд одоо барьцаа идэг үйл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр тодорхой тэр санаан дээр чинь санхүүжилт хийж өгдөг. Хэрвээ амжилттай хэрэгжүүл хоёулаа ашгаа 50 ч гэдэг юм 40 60 ч гэдэг юм. Тэгээ тэрийг нь яг хөө тэгээд нэр томьёо нүртлээ. Сахиус хөрөнгө оруулагч, венч хөрөнгө оруулагч, венч капитал сан энэ. Тодорхой үйл хөдлөх хөрөнгө тийм зүг шаардахгүйгээр тэр санаан дээр нь бодит шууд одоо санхүүжилт өгдөг. Мэдээж гол нь тэр хэрвээ чи тэр санаагаа бизнес болж чадчих амжилттай болж чадаагүй бол одоо юу гэдэг чамайг шорон дооронд 20 гэр ээж аваач юуг авна гэхгүй банкны одоо шүү шийдвэр шиг. Гол нь нөгөө талаас ч гэсэн тэр хүн эрсдлийг хүлээн зөвшөөрж байгаа. Амжилттай хэрэгжүүл бизнес нь өргөжин, тэлэн зах зээл, шин зах зээл нэ. Амжилтгүй хэрэгжүүл одоо яах. Гэтэ мэдээж 10 төсөлтөөр санхүүжилтийг мэдээж 2 3 нь яаж их нөгөө 7 нь томорж идэг. Энийг бол энэ бол амжилт бодит төв гэж байна. За баярлалаа. Инновац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар сонсогч үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрсээр байна. Манай энэ удаагийн дугаарт шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш, технологийн бизнес хөгжлийн лаборатори менежер Хишиг сайхан хоригдоо ирээд байна. Хэсэг хугацааны дараа нэвтрүүлгээ үргэлжлүүлээ. Инновац гэж юу вэ? Шин санаа, сэтгэлгээний шин төвшин, үйл ажиллагааны шин арга барил, бизнесийн шин загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлаг боловсрол, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас инновац нэвтрүүлэг, мэдлэг, инновац, баялаг. Metro Lounge 91.7 радио сонсогч та бүхэндээ инновац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа шууд хүргэж байна. Инновацны нэвтрүүлэг энэ удаагийн дугаараараа инновац ба entrepreneur сэтгэлгээ сэдвэр ярилцж байгаамаа. Ингээд зочноос дараагийн асуултаа асууя. Яагаад одоо хүн болгон entrepreneur байж чаднаа? Гэвч яагаад хүн болгонд энэ сэтгэлгээ суухгүй байна? Энэ ялч бас манай Монголын өнөөгийн нийгмийн нэг ахуй амьдралтай холбоотой гэж миний хувьд бас анзаарч харж байгаа. Тэгэхээр дээрээс нь технологийн бизнес хөгжлийн лаборатори гэж байна. Яг энэ лабораториунаас Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй дээд боловсролын шинжилэл төслийн хүрээнд ингэ санхүүжлэлээр байгуулсан энэ лаборатори ба. Энэ лаборатори нь яг л одоо өнөөдрийн маш олон залуучууд тийм ээ. Заавал тэр их сургуулийн оюутан гэлэг хүн болгонд нээлттэй тэр entrepreneur сэтгэлгээ гэдэг зүйлийг суулгахын төлөө тодорхой богино хугацааны хөтөлбөр сургалтууд хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр яагаад хүн болгон entrepreneur болж чадахгүй байна вэ? Яагаад энэ асуудал байна гэж хариулж асууж байна шүү дээ, тийм ээ. Энэ дээр бол юу байна л да. Хамгийн ихний жишээ. Манай Монгол ах бол ээж аав тийм ээ. Үр хүүхдээ ингээд өвхөн хөгтлөл ерөнхийдөө миний хөө ээжидээ хүрээд ингээ асуудал байвал хүрээд асуудлыг өмнөөс нь шийдчих гээд байна. Үлсөөд байвал хүрээд миний хөө тэнд ажилдор миний хөө гарын цэврүүд чинь ч гэдэм ерөнхийдөө тийм үр хүүхдээ гэсэн соёлтой. Гэтэл гадныхан бол юу гэж байна гэхээр хэрвээ 18-наас хүртэл боловсролын эзэмшүүлэлээ тийм ээ чадах чинэг боловсролын эзэмшлээ эрүүл сарвал өсгөлөө одоо миний хөө одоо миний охин энэ нийгэмд чи өөрөө өхөлж хөлөө олж авах тийм чадвартай болцоо. Хамгийн ихний одоо тийм гарааны санхүүжилтийн үргэлжлэгийг өгчдөг үе одоо юу гэдэг нэг ихний байрын түрээслээд өгчдөг. Түрээсэх нь. Дараагийнх нь одоо юу гэдэг чи түрээсэх байрныхын түрээсийн зарлыг чи өөрөө олоорой. Би яг хөглөр мэдээж ажлын байр юм зөндөө байна тийм ээ. Одоо тухайн эцэгчүүдийн үед хэлэхдээ юу гэхээр би та нарын хувьд ерөнхийдөө миний хүү миний охин би ээж аав нь бол та нарын хамгийн зэт төлөвлөгөөч шүү. Тэр нь юу вэ гэхээр А төлөвлөгөөнөөс ажиллаа гарсан бол чамд Б төлөвлөгөө авах хэрэгтэй. Чи А гэдэг зүйл чи юу гэхээр заавал чи тэр нэг шүтээст ажиллаад байх гэсэн тийм бол байхгүй шүү дээ. Шүтээс чи алдаж болно эсвэл чи хин нэгний буруугаар чи ажиллаа салгаж болно. Чамд Б төлөвлөгөө авах хэрэгтэй. Энэ чиний шинэ А чам. Ингээд C D E F G гэл одоо явсараад Z B ах бүр төлөлдөө өрсөн цагт л ээж аав яг чамайг нэг сарын хугацаанд ч юм уу байлгана гэдэг байна. Гэтэл манай монголчууд тэгэл өндөр өөр оюутан хүн баруул
өмнөөс нь баг хичээлэн сууж байгаа л те. Тийм л байдалтай шүү. Тэгээд төгслөө баг ажил баг ээж аваа олж өгөх хэвээр. Тийм ажлын бэр ингэх хэвээр. Тэгээд тийм байдалтай. Хэрвээ ажлаасаа халагдах юм бол тэгэл сарын түрээс уцсны мөнгө төргөл тэгнэ шүү. Тэгэл ихнэр хүүхдэд тэрвэрэд ээж аваахын тэтгүүрээс зулгаа байдаг ч юм уу. Ер нь бол тийм л байдалтай. Асуудал нь өөрөө энэ сэтгэлгээг төрүүлэхэд ийм антрепренер гэдэг үнэн төрүүлэхэд маш том саад болж байгаа гэж бид энэ харж байгаа. Суур боловсрлоос нь бас хэлмээр юм шүү. Уг нь бол бас онц сураад байгаа шүү. Онц сурсан болгон антрепренер байж чадахгүй, бизнес эрхэлж чадахгүй байгаа юм. Тийм. Яг одоо сүүлийн энэ интернет, фейсбુક гэдэг мэдээлэл маш том орсол бий болсон байна шүү дээ. Бид нар Японы кейсээс сурч байгаа. Японочдод өөрсдийнхээ юуг оруулж байгаа. Хүн болгоо өнөөдөр нээлттэй тийм гоё тийм соёлоодыг болох хуваалцж байна шүү дээ. Жишээ нь бол Японы гэтэл тодорхой 10 жилдээ те тодорхой хэдэн жилд үнэлгээгээр үнэлгээ тавьдгүй асуудал байна. Тэрний юу гэхээр хүүхдүүдийг илүү одоо чинь манай хүүхд одоо чинь 5 настай. Нэг шатрын тэмцээнд багадаа орчингууд нэг хожигчингууд өөлөө явчихж байна шүү дээ. Энд чинь үлээ дараагийн шатанд тэмцээнд орох хүүхлэргүй би хожигч нь өөлдгээл өөлж. Илүү тийм сэтгэл зүй докторгүй байдаг үе болохоор тэгж дүнгээр ялгаруулах байхгүйгээр илүү тодорхой нэг сэтгэл зүй тогтсон үед нь шалгалт авч үндэ тогтоож ирдэг асуудал. Дээрээс нь Финланд илүү сонирхолтой жишээ. 10 жил сурж байгаа хүүхдүүд нь ерөнхийдөө сурж өдөрт хичээлж байгаа цаг нь маш бага. Өдөрт 2 цаг. 2 цаг. Гэтэл манай монголчин баруун 5 цаг шүү дээ. Тэгээ гэрийн даалгавар гэж манай монголчууд. Гэтэл тэнд гэрийн даалгавар байхгүй. Ямар ч гэрийн даалгавар гэж байхгүй өдөрт 2 цаг гэдэг чинь 7-т 10 цаг. Манай монгол хүүхдүүд өдөрт юу? Бараг 7-т 35 6 цаг хичээлж байна шүү дээ. Тэгээ маш хүнд номуудтай гээл нэг их тийм дүүн аваа яваад. Гэтэл эцсийн өрөндөө өнөөдөр яг тийм дэлхийд энэ нийгмийн сайн сайхны төлөө тийм инновацийн шийдэл тийм бүтээлч тийм сэтгэлгээг бол гарч чадахгүй л байгаа асуудал. Гэтэл тэдгэр хүмүүс тэр хүүхдүүд юу сурдаг өдөрт 2 цаг гэж хүмжлэмрээ голж тэдэр нь өөрөө эсэргээрээ маш сайн яваад байдаг тийм байгаа. Тэгэл та нар бол мэднэ шээ. Хүн болгон мэднэ. Монголчууд тодорхой нэг тэмцээнүүд буюу нэг тийм юмыг тогтоох юм тэмцээнд амжилтад оролцоод байдэн штэ. Анх нэгээс тэд хүртэлтэй харчингуудаа шууд дараа нь харахгүй шууд чийж ирэлдэг ч юм уу те. Эсвэл нэг 10 хүүхдийн нэрийг анх харчингуудаа нэргүүгээр нь шууд нэрлэлээ явуулдаг ч юм уу. Гэтэ эцүүр нь энэ төрүүлдэгд өнөөдөр энэ нийгмийн сайн сайхны төлөө шинэ инновац шинэ сэтгэлээ гаргаж асуудлыг илүү шийдэл гаргаж чадах ийм антрепренер хүн болж чадахгүй бол өнөөдөр тийм амжилтаар өнөөдөр Монгол яах юм бэ, дэлхий яах юм бэ гэдэг тийм асуудал шүү дээ. Ямиг бол гоё сайн чийжилж болж чадаад байна. Гэтэ энэ бол өөрөө хэрэгцээ шаардлага бол алга. Дэлхийн хэрэгцээ шаардлагыг энэ боловсрол хангаж чадах байна л гэж бодоод маш товчхон байлмаар байна. Тэгээ хүүхдүүд бол нэг 2 шүлэгтэй ном байхад 2 дахь шүлэгнийхэн гарч нь урагдсан байхад бүхэлд нь чийжилж чаддаг асуудал. Тэгээ эргээд энэ маш сайн чийжилж болж чадчихжээ. Гэхдээ гол асуудал нь юу гэхээр тэр шүлэгнийхэн утга агуулга, философи юуг ингэж өгөх гэдэг юу илэрхийлээд байгаа гэдгийг юусоо ойлгохгүйгээр чийжилж байгаа асуудал. Манай монголчуудын хошигнол хүртэл гарцсан байгаа шүү дээ. Тэдэн 500 удастай номыг л хууч тэдэн хоногт уншин 60 хоногт ч юм уу эмч тэдэн хоногт ч гэсэн ч Монгол оюутан яг үгшин нэг шөнийн дотор уншин гэдэг. Маш товчхон да тий. Тэр ингээд уншиж чадаад байдаг. Аваачаад нэг тестийг бүгэлж чадаад байдаг. Эцсийн үрэндээ эргээд үр дүн авчрах юуны төлөө сурж байгаа юм бэ гэдэг асуудлыг л ерөөсөө хариулт өгч чадахгүй юм систем. Нэгэсэндээ мэдээллийг ашигтайгаар боловсруулж чадахгүй байна л гэж ойлгож байна. Тийм. Ерөөсөө зөв дүнгийн төлөө нэг тэтгэлэг авахын тулд нэг дүнгийн төлөө өнөөдөр таны антрепренер гэл одоо бид нар бүдийн мэдих тийм Зүкербергийн Билл Гейтсийн Стив Джобслын бүгд л сургуулаа сурж байгаа хайчихсан. Гэхдээ гол нь өөрөө зүгээр нэг хаялаа гэвгүй шүү дээ. Ергээд энэ сургуулиас авах тийм олох зүйлээ би олчлоо. Тэгээд эргээд энэ нийгэмд өөрөө маш том тус үзүүлэх тийм шиг асуудлыг олж хараад би шийдлээ ерөнхийдөө авч. Энийг би амжилттай хэрэгжүүлчих юм бол өнөөдөр нэг санаа зовоодохгүйгээр амьдрч болж чадах юм байна гэдгийг ойлгоцсон хүмүүс л байгаа байхгүй. Тийм учраас манай Монголд болохоор тэгээд
сураад байдаг. Маш олон магистр, бакалавр, доктор, магистрын төгсөөд байдаг гэтэл эцсийн өрөндөө агц дэвшил бол ямар ч шатандаа бол гарахгүй байгаа нь бол зүгээр л нэг тийм нэг ажлын байрны нэг чекинг хангах асуудал. Магистр хүн авнаа, тэд голчтой хүн авнаа гэдэг тийм тогтмол алтан тушаалын үг л хангах гэсэн. Харин тийм яг тэгээд байгаа байхгүй. За өмнө нь бол яг хуу дээд боловсралтай гэдэг ямар нэгэн мэргэжилтэй бол ажлын байртаа болдог гэсэн бол одоо цэвэрлэгч хүртэл бакалавртай баг болчих гаддаг. За тэгвэл одоо бакалавр нь болохгүй юм байна гэд магистрт сурдаг ч юм уу. Ингээд яваад идэг тийм. Яа энэ дээр сонирхолтой юм л дээ. Ер нь яг хуу манай Монгол 180 мянган залуучууд ингээд их сургууль төгссөн ирнэ ажилгүй ч юм уу ерөнхийдөө тийм тоо байдаг. 180 мянга. Тий. Тэгээ маш олон эмэгтэйчүүд гэрээ ажил тусалж байгааг нэрэлээ гэртээ байдаг энэ төргээд ер нь бол энэ эдийн засгийн эвтэгтэй хүн ам энэ нэг маас нь яг ингээд юм ингээд өрнүүлж юм бүтээж явах хэвээр хүмүүс бол ингээд тийм төвшөнтэй байж штэ. Тэгээ энд бол хит энэлийн асуудал бол байгаа. Яг хоо ихэнх хошигнуудыг бол та нар бүхэн дуулжлаа. Сураас дахин сур угаасаа ажлын байр байхгүй юм чинь сурж илээ. Тэгээ өнөөдөр бакалавр сурлаа, магистр хүн болгон сурах гэдэг. Магистр юу юм бэ? Баг үнэхээр их сургуулийн тэр лабораторид одоо нарийн лабораторид ороод судалгаа шинжилгээ хийгээл үр дүн гаргаал ингээл явахгүй бол өнөөдөр магистр бол юу бол биш шүү дээ. Бакалавр шүү дээ. Сая дөрөв хэлсэн юм соёл бол юм гэдэг бүрдэж эхэлж байна гэдэг. Сая авьяаслаг монголчууд орсон нэг залуу байгаа шүү дээ. YouTube-ээс өөрөө сураад нэг шоу үзэлбэрээр хоёрт орсон шүү дээ. Шижрээ. Тийм шижрээ. Нэрийг бол сайн мэдэхгүй л дээ. Өөрөө л YouTube-ээс сурсан гэж байгаа зү. Тэгэхээр өнөөдөр энэ entrepreneur гэдэг хүн entrepreneur бизнес эрхлэгч одоо илүү тийм том илүү бизнесэл амжилттай болохын тулд тууштай тэмцэж байгаа хүн бол өнөөдөр диплом гэдэг шаардлага бол авахгүй. Яг тэгэхээр зүгээр л хямдхан ч гэсэн хүрээдэр. Одоо энэ IT-ийн инженер авнаа л гэдэг зар тавина шүү дээ. Тэгэхэд диплом гэдэг шаардлага бол тавихгүй. Дипломгүй ч хүн өнөөдөр интернет спри онлайн платформудаас ингээд education нээлттэй платформудаас сураад ингээд хүрээд ирээд үнэхээр шижрээ гэдэг шиг залуу өнөөдөр IT-ийн интернет шоу бизнесийн тэр зүйлд амжилттай тэр асуудлыг шийдэж чадах хүн бол тэр дипломгүй нөө дипломтой нөө түүлийн тийм хамаа авахгүй асуудал болж ирж байгаа байхгүй. Гэтэл бидний сэтгэлгээ бол өнөөдөр нэг тийм л байна. Гэтэ яг хоо том асуудал байгаа. Маас оюутан доктортой ажлын байрыг хүсч ингээд ерөн юм болон шатраа таах хэрэгтэй шүү дээ. Одоо ишг саах нэг 60 нас хүрлээ бол тэтгэрт барах хэрэгтэй шүү дээ. За одоо 65 болох гэдэг шүү дээ. Одоо 65 болох. Гэтэл 65 болно гэдгийн цаана яг хүмүүс нөө тэтгэврийн асуудал гэж яриад байна л да. Тэрний чинь эсэргээрээ нэг том асуудлыг авалж харах хэрэгтэй зүйл нь гэхээр 60 нас гараад тэтгэврт гарахад ишг саахны оронд нэг залуу ажлын байртаа болж авах асуудал шүү дээ. Би шатнаас болоод нэг оюутан шат авах асуудлыг ерөөсөө ярихгүй л байгаа. Тэр мөнгөл зөөр нэг ирэх ашигын төлөөлдөр хүмүүс яагаад яг тэр бодит нийгмийн асуудлыг ярихгүй. Нэг залуу ажилгүй л байх гэдэг шүү дээ. Үнэхээр тэр 60 настай тэтгэвэр гарч байгаа хүмүүс нь шууд гарчихгүй бас өөрсдөө гарахгүй байгаа асуудал. Яагаад гэвэл үнэхээр нэг амьдрал хамт олонгүй байхаасаа айдаг тийм. Хамт олонгүй болчихно шүү дээ. Ганцаарлаг мэдрэх хүсэж байгаа айж जैन дээрээс нь хангалттай тийм мөнгийг хурааж авч чадаагүй ан тэтгэр нь үргэлцэхгүй байх асуудал байдаг ч юм уу. Гэтэл эсэргээрээ тэр нэг доор нэг шат ахихгаа хүлээж байгаа залуучууд нь бас ажилгүй байгаад ингээд байгаад асуудал байна. Тэгэд эдгээр бол өгнө заавал тэрний төрийн аль биш заавал тэрний тогтмол ажлын байрыг хүсэх биш. Entrepreneur сэтгэлгээтэй болчих юм бол өнөөдөр тэр Jack Ma шиг ч гэнэ, Steve Jobs шиг ч гэнэ, хин шиг ч гэдэг тий Reed Hastings шиг ч гэнэ, тийм бол чадна. Гэхдээ масс хүмүүсийн гол асуудал нь тэр чинь төрцөн хүмүүс гэдэг. Угаасаа тийм байсан ингэ. Тийм угаасаа юу яриад байна одоо юу гэдэг наад ч бол Америк наад хүмүүс ч бол угаасаа ингэ гоц авьяастай ингэ баг төрхтөөл баг ингэ наад Facebook гэдэг чинь бодоод ингэ төрцөн гэдэг ч юм уу. Төрцөн гэхэлэр манайх бол айгүй нэг гоц авьяастай нэг тийм хүмүүс л ш. Тэгээд тэдгээр бол үнэхээр тийм биш. Өөр гол нь entrepreneur сэтгэлгээ буюу яг л тэр нэг хөлөнд нь чулуу атах, хөл нүцгэн гүйж яхад нь чулуу атахад уурлах биш. Эний чинь гутал гэдэг зүйл зохиогоод яач зүгээр юм биш үү гэдэг л тийм асуудлыг шийдэж чаддаг. Тэрнийгээ бүтээгдэхүүн бусдад ингэж
өөрөө ч гэсэн хөл нь өвдөж байгаа бол бусдын ч гэсэн хөл өвдөж байгаа гэдэг байдлыг ойлгодог тийм. Тэрийг нь шийдэх зүйл нь тэгвэл шийдэл нь юу байх вэ гэхээр ингээд гутал ч юм уу тавч углаач гэдэг ийм зүйл байх юм. Тэрнийг загварыг гаргаад ингээд бусдад мэдээ заруул бусд хүмүүс ч гэсэн авна үстэй. Яагаад гэвэл хин ч гэсэн хөлөө өвдөхийг хүсэхгүй байгаа шүү дээ. Иймэрхүү байдлаар ингэж амьдралынхаа ахуй амьдралаа хангаж энэ нийгэмдээ өөрийн гэсэн тус үзүүлэг байр суурь эзэлдэг хүмүүс байна. Энэ entrepreneur одоо болохын тулд хайрцагнаас яаж гарах вэ? Хайрцагнаас. Одоо харьцангуй бас юу байна л да. Манай одоо их сургуулиудын тийм ээ. Их сургуулиуд л өөрсдөө судалгааны их сургууль болон entrepreneur их сургууль болон гэл төрөв нэвтрүүлэг ярьж лээсэн тийм ээ. Гэтэл миний хувьд бол бас миний хувь хүнийхээ хувьд шөмжлөлтэй л байгаа юм л да. Яг хөглөр орж байгаа багш нарын ялгаа авахгүй бол энэ тухайн нэг сэдвээ заачаал гараа авчиж байгаа юм чинь. Багш болгон л тухайн сэдвээ зааж байгаа юм чинь. Гэтэл яг тэр нэг сэтгэлгээнээс гарах тийм хичээл орж ийн үгүй юу гэдэг асуудал байхгүй. Жишээ нь бодолтой хамгийн ихний жишээ шүү. Энгийн жишээ. Оюутнууд багшаа би чөлөө авъя гэдэг. Чөлөө. Гэхдээ та нар өөрсдөө л мэдлэг гайхаад. Гэхдээ чи өөрөө л мэдвэгэд чи багшаа нэр би явжлаа. Гэхдээ тийм гэл та намайг яачихгүй ч гэл ингээд. Утга учир нь юу гэхээр хүн болгон таа ч гэсэн өнөөдөр нэг дэлгүүрт ороод ундаа авчаад байна шүү дээ тийм ээ. Ундааных мөнгөд төлчөөд би ундаага уух уу байх уу эсвэл би найздаа өгсөн шүү эсвэл би асгалаач гэдэг юм уу гэж дэлгүүрийн худалдагч хэлдэг. Үгүй. Тэг яагаад оюутнууд өнөөдөр яагаад өдий хүртэл тийм эрцээ бүртгүүлээ багшаа чөлөө авъя тий? Дээрэс нь яагаад өнөөдөр баг хүчээр суулгаж байгаа юм шүү дээ гэж өөрсдөө хичээл таслаад байгаа гэдэг асуудал байна. Ялгаагүй шүү дээ. Тэр боловсрлоо авахын төлөө нэг entrepreneur сэтгэлгээч гэдэг юм уу инновацийн экосистем гэдэг юм нэг хичээлийн төлөө мөнгө төлчихөж байгаа шүү дээ 150 мянган төгрөг төлчихөж байгаа. Суух нөө тэрэгтэй оюутны л дургүй үстэй. Тэгээ тэрийг өөрөө мэдэхгүй байна гэдэг чинь энэ сэтгэлгээ entrepreneur сэтгэлгээ төрөх хаа байсан болоогүй байна л гэж бас миний хувьд харж байгаа. Тэр утгаараа ч гэсэн энэ лаборатори нөө технологийн бизнес хөгжлийн лаборатори ингэж тодорхой сангийн санхүүжилтээр ингэж байгуулж одоо энэ зүйлийн төлөө ажиллах гэж байна. Ойлгомжтой асуудал шүү дээ тий. Яагаад та нар тэгж тамхи авчаад ч гэдэм үсэл нэг гоймоо авч ичээж гэдэм үсэл тэр нэг ундаа авчингуудаа би 2 хоногийн дараа ууцсан шүү дээ. Би нэг маргааш уучгаа би эсвэл тэний дүүдээ өгчих үү гэж хэллүүтэй адилхан. Яагаад та нар юу байхгүй байгаа юм бэ? Та үнэхээр суумааргүй бол гараал яв. Эсвэл үнэхээр ажилтаа бол гараал хоцорж ирвэл хамаал бусдаа садуу олж орж ирэл сууж. Төрүүлж гармаар бол хамаал бусдаа садуу олох төрүүл авч. Энэ бол та нарын. Гол нь би өгсдөө 500 төгрөгийн чи хариуд яах вэ? Өгсдөө бүтээгдэхүүн өгөх л ёстой. Энэ бол та нарын сонголт, та нарын асуудал. Тэгэхгүй бол миний өмнөөс сураад байгаа, миний эцэгчүүдийнхээ өмнөөс сураад байгаа гэдэг юм асуудал. Энийг л ойлгочих юм бол entrepreneur сэтгэлгээ нэг зах зээлийн эдийн засгт амьдарч байгаа энэ эдийн засгт өрсөлдөөнтэй эдийн засгт амьдарч байгаа өөрсдөө юу басуур ойлголттой байх асуудал. Орж байгаа үеийнүүд бол эндээс тэгэлж байгаа. Entrepreneur хүний массаас ялгарх онцлог чанарууд юу вэ? Миний хувьд бол бусдыг ойлгох л гэж ярьж байгаа. Бусдыг ойлгох. Тухайн тэр миний энэ лаборатори байгуулж байгаа энэ лабораторийн маань гол үйл ажиллагаа ч гэсэн хамгийн ихэнд бусдыг ойлгох гэдэг тийм тодорхой тийм загвар дээр ажиллаж эхэлдэг. Жишээ нь жирэмсэн эмэгтэйчүүд гэж бодъё л да тийм. Нэг тодорхой empathy map гэдэг бусдыг ойлгох map гэл ингээд оюутан цаас өгчдөг. Энэ дээр яг хөглөр тэр жирэмсэн эмэгтэйчүүд юуг мэдэрж байна, юу бодож байна, юу ярьж байна, юу хийж байна гэдгийг нь та нар яг өөрөө мэд ингээд бичээдэг гэдэг асуудал. За. Тэгэхээр нэг одоо юу гэдэг жирэмсэн эмэгтэйчүүдийн одоо янз бүрийн нэг тийм шийдэл болсон бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Хүүхдийн халуун, хүүхдээ хоолойтой халуун хүүднийг нь тааруулж хэцүү байдаг шүү дээ, тийм. Тэгэл яг нэг халбан өөрөө тийм халуун үтний мэдэрдэг ч байд юм уу эсвэл хүүхдэд цай өргөж хүртэл асуудал байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр яг энэ асуудлыг тэр жирэмсэн эмэгтэй ч нөө жирэмсэн эмэгтэй нэг хүүхдэд эмэгтэй тийм. Хүүхдэд эмэгтэй ч нөө тэр хүүхдэд эмэгтэй халуун цаг өгөхөд асуудал болдог учраас тэр нэг шил ууж байна да. Ууж нь хүртэл маш амархан хөрдөг.
амархан халж болдог тийм хөлбрийг хүртэл гаргаж ирж байгаа асуудал. Бусдаар л өмнө тэр амархан хөрдөг тийм ууж байхгүй байсан бол тэгэл хэцүү шүү дээ. Тэгэл хөрөх гээл хоёр аягны хооронд ингээл хүүхдэн тэндүүлэл тийм үстэй. Тэгэхээр entrepreneur сэтгэлээр бол асуудал бусдыг л ойлгодог байх. Нөгөөтэйгөр тууштай тэнцэж чаддаг. Тэр тууштай тэнцэх. Энэ дээр маш олон жишээ байдаг л да. Хүмүүсийн мэдгээр бол Flash of Genius гэдэг Сободын Гялбаа гэдэг кино байдаг. Бодит түүгээс идэлсэн одоо бид бүхний машин байгаа шүү дээ. Шил арчигч. За. Шил арчиж 2-3 тохиротой байгаа шүү дээ. Эхнийх нь арай удаа ингэдэг дараагийнх нь болохоор жоохон л давтамжтай тий. Хуучин бол яг хөглөр яг 1950-60-аад оны үед нэг Detroit-ийн Ford General Motors-ийн машинууд бол яг хөглөр ганц л давтамжтай байдаг. Сэг гэл одоо нэг л хөдөлгөөнтэй байна шүү дээ. Тэгж удааширдгүү. Тэгээ энийг сэдсэн үний яг Боб гэх профессор гэдэг. Гол тэрний чаданд маст ингэж харуулсан тэр нэг илэрхийлэл нь бол тууштай байхыг л харуулсан байдаг. Ford тухайн үед тэр санааг нь аваад тохиролцоонд үрээгээр санааг нь авангуудаа тухайн нөхрийн санааг аваад машинд сурлуулсан байдаг байхгүй. Тэр нөхөр өөрөө яхаа өглөөр 20 хэдэн жил гаруй тухайн тэр санааныхоос шүүгдсэн байдаг. Тэр хооронд ихтер нь хайж яваад гэр бүл хүүхдүүд нь 4 хүүхэд нь ерөнхийдөө орхиж яваад өөрөө жархинд ороод өөрөө ч тийм сэтгэл мэдрэлийн тийм өвчтэй юм шиг нийгмээс гадуурч нэг их сургууль багшилдаг байсан гадуурхад. Тэгээ эцсийн үрдэндээ тэмцээр хагаад энэ санаа бол энэхэр Боб профессор санаа байна. Америкийн нэгдсэн улсын дээж хөөс тэгээд энэ санаа төрж өрх тухайн тэр entrepreneur гэдэг хүнд орж ирсэн мөчийг бол Flash of Genius гэж нэрлэе. Тэр бүр нийт төмийн өндөр болгож оруулсан байдаг. Энийг яг илүү дэлгэрүүлж байвал маш том түүх болно. Гэтэ гол нь тэр хүн тэр зүйлхийн төлөө тууштай болон тэнцэж чаддаг. Тэр хүн архинд орсон ч гэсэн тэрний хэдэл яваал гэдэг. Бодоолж аваад байдаг асуудал. Яг ийм тууштай зан чанар хэрэгтэй юм шиг санагдаж байгаа юм л да. Тухайн нэг зорилго тавилаа тэрэндээ хүрэхийн тулд А, Б, В гэл одоо олон төлөвлөгөөгөөр дайрах. Нэг нь бүтэхгүй л нөгөөхөр нь нөгөө зорилго руугаа дайрах. Ийм л одоо тууштай зан чанар хэрэгтэй юм болоо гэж харагдав. Энийг бол яг нэг өндгөө олонс нэг саунд битгий гэдэг чинь тэр байхгүй. Нэг юм битгий найд олон хөлбөртэй байх хэрэгтэй. Одоо зөвхөн манай Монгол улсад одоо уудурхадаа битгий найдаа л хөнгөлгөө яриад байна шүү дээ. Үнэхээр ганц уудурхадаа ингэ найдаа л явах юм бол нэг өдөр нөөцөн дуусан, нэг өдөр зах зээл нь ханшуун унах ч юм эсвэл орлох бүтээгдэхүүн ч юм уу эдийн засаг болохоор гарч ирээд маш олон л тийм дамп төлөлтөд өрцөн ус орнол байна шүү дээ. Ганц юмдаа ингэж төлөлцөргээд. Гэтэл энэний чард маш олон салбарууд байна. Яг энэ зорилгоо тодорхойлох гэдэг дээр оюутнуудтай бас асуудаг л да. Та нарын эрхэм зорилго юу юм бэ? Эрхэм зорилго чинь дараа нь зорилтууд гэдэг байгаа шүү дээ. Тэгэл яг хариулж чадах бүгд цөөхөн хариулждаг. Ихэнх нь яг хөглөр их сургуулаад өгсөж гэдэг юм миний эрхэм зорилго ч гэдэг юм тийм. Үгүй тийм багах гэж байна. Тэнгүүд л миний хувьд яг эндээс нь ингээд тэр зүйлийг тайлбарлаад эхэлж байна гэж бас entrepreneur сэтгэлгээ илүү тийм алсын хараатай. Entrepreneur entrepreneur хүний чинь гол зүйлэнд илүү тийм алсыг хардаг. Өнөөдрөөр нэг тийм амьдраад идэг юм шүү дээ. Тэгэхээр ганц олдох амьдралдаа сайхан амьдрах гэх томьёолжил та нарын эрхэм зорилго болох уу гэхээр болно. Зорилго нь тэгвэл юу байх юм гэхээр тэгэл ганц олдох амьдралд сайхан амьдрах нь сайн ажилтай, сайн гэр бүлтэй байх. Тэгээ зорилт чинь байх юм. Сайн гэр бүлтэй байх гэх юм бол тэгэл нэг тийм хүнтэй сууна. Сайн ажлын байртай байхын тулд тийм чиглэлийн мэргэжил эзэмшнэ. Бүр дэд зорилт нь тэгэл сайн ажлын байртай байхын тулд тийм мэргэжилтэй байх чинь тэр сургууль Харвард сурнаа ч гэдэг юм зоочж болно шүү дээ. Тэгээ сайн гэр бүлтэй байх нь бүр дулмаатай сунаа ч гэдэг юм доржтэй сууна. Тэгээ доржтэй сууснараа сайн гэр бүлтэй болж сайхан амьдрах тийм. Яг ингэжээш илүү алсын хараатай тийм шатлалтай байж л оюутнууд яг тэгэхээр масс оюутан бол үнэхээр нэг тийм урсгалаараа л явчихж байгаа тийм асуудал байгаа. Яг нэг Пифагорын категориор бол яг олимпийн нэг стадион дотор нэг маск гүйж яхатай дагаал гүйждэг. Хаашаа үргэж байгаа мэдгүй зөв харагдаг үгстэй мэл гүйждэг шиг юм байгаа байхгүй юу. Өдөр тутмын амьдралдаа ингээд урсаа явчихдаг. За баярлалаа. Нэвтрүүлгийн цаг өндөрлөх тунд өгөж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд миний асуугаагүй үлдсэн зүйлээ бол та
ярьж өгөөч гэж. Яг нэгэн өнөөдөр entrepreneur сэтгэлгээ гэсэн чинь залуучуудаа ерөн илүү алсын хараатай энэ нэг нийгэмд байгаа болох байгаа зүйлийг муулж хажуугараа өнгөрөөж эсвэл үл тоох биш. Илүү тийм асуудлыг тодорхойлоод энийг гэдэг нь яаж нэг шат ахиулах гэм шийдлийн төлөө байцгаая. Хүн болгон бол entrepreneur гэж чадна, хүн болгон өөрийн гэсэн тийм стартап бизнестэй тэрийг бол бий болгож болно. Өнөөдөр харьцангуй тийм соёл нь бас бүрдчихлээ. Нөгөөдөр аливаа юм битгий бас хүн дээр хүлээж ав. Маш энгийнээр мөн дээрээс нь өнөөдөр маш тийм нээлттэй платформуд бий болж байна. Тэ? Интернет зөвхөн тэр нэг Facebook ухаж хаалт хязгаарлагдмал тийм мэдээлэл биш, илүү нээлттэй мэдээллүүдийг авах хэрэгтэй байна. Нөгөө төвөр яг залуу хүмүүсийн хувьд маш том асуудал байна. Тэрний юу гэхээр бүгд Монгол хүний сэтгэлгээ юм шиг байна л да. Бүгд машинтай. Нөгөө Америк мөрөөдөл гэдэг шиг Монгол мөрөөдөл нь юу юм бэ гэхээр нэг байр машин. Тэгэл очиод нэг байрны лизинд орчдөг. Би эцсийн өрөндөө нэг тэр бүхнээс л хараатал амьдарч байгаа. Нэг А төлөвлөгөө нь болохоо ангууд Б төлөвлөгөөр шилжиж чадахгүй. Тэгэл нэг байрны лизингээс хамааралтай хараат амьдарч байна шүү дээ. Тэгэхээр энэс ерөнхийдөө айл бол татгалцах хэрэгтэй. Солонгос, Америк гэл ерөнхийдөө бараг 90% лизингийн түрээсийн бариар амьдарч байна шүү дээ. Тийм түрээсийн юу бол аяанда бол бий болно. Тийм учраас залуу хүмүүс тийм зүйлээс ерөнхийдөө хараат биш. Илүү өөрийн гэсэн бас тогтмол ажлын байр хүсэх биш. Илүү өөрийгөө дайчилсан, илүү энэ нийгмийн сайн сайхны төлөө илүү тэр нийгэмд тодорхой өөрийн тус үзүүлэхийн төлөө явах хэрэгтэй гэж хэлж харж байна. За баярлалаа. Metro Lounge 91.7 радио сонсогч та бүхэнд инновац нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Энэ удаагийн дугаараар инновац ба entrepreneur сэтгэлгээ сэдвээр ярилцлаа. Манай дугаарын зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш, технологийн бизнес хөгжлийн лаборатори менежер Гişig сайхан өргөдөрлөө. Ярилцлаа. Танд баярлалаа. Баярлалаа. Ажилдаа амжилт хүсье. Та бүхний ажил самжилт хүсье. Сонсогч та бүхэндээ эх 7 хоногийн энэ цагтаа эргээд уулзах болно. Түр баяртай. Инновац гэж юу вэ? Шинэ санаа, сэтгэлгээний шинэ төвшин, үйл ажиллагааны шинэ арга барил, бизнесийн шинэ загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлал боловсрал, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас инновац нэвтрүүлэг, мэдлэг, инновац, баялаг